За бид өмнөх хичээлээрээ аав ээжээсээ авч болох аллелийн янз бүрийн хослолуудыг илүү сайн ойлгохын тулд сүүлчийн видео хичээлдээрээ энэхүү торыг зурсан бэлээ. Та нар санаж байгаа биз? Миний зурсан энэ торыг пенитийн тор гэдэг. Би пенит гэдэг үгний утгыг хайж үзсэн юм л да. Тэгсэн чинь энэ видеоны утгаас нэлээн холдоо явчихсан. За бид ногооны зах дээр очиход нэг ийм жижигхэн сагсанд янз бүрийн жимс ногоо хийчихсэн байдаг шүү дээ. Тэр нь дотроо гүзээлзгэнтэй, эсвэл нэрстэй, гэх мэт янз бүрийн жимстэй сагснуудыг хардаг. Сагсны хажуу талд нь нэг ийм торон сүлжээсүүд байдаг да. Зарим үед дотор нь усан үзмийн багц ингээд л байж байдаг. Энэ ногоон торыг пенит гэдэг. Тийм ээ. Энэ бол пенит. Зарим улс орнууд үүнийг панет гэдэг. Жишээ нь англичууд панет гэдэг л дээ. Хэрэв би буруу хэлж байгаа бол та бүхэн залруулад ойлгоорой. За та энэ жижигхэн ногоон торнуудад генотипийн янз бүрийн хувилбаруудыг хийж болох учраас ийхүү пенитийн тор гэд нэрлсэн байхаа гэж би таамаглаж байгаа юм шүү. Пенитийн тор бол зөвхөн ашигтай зүйл биш л дээ. За бид өмнөх хичээл дээр нүдний өнгө, шүдний хэлбэргээд нэг хос шинж тэмдгээр ялгаатай байсыг солилцуулсан тухай ярьсан. За ийхүү нэг хос шинжээр ялгаатай эцэг эх биеийг эвсэлдүүлэхийг моногибрид солилцуулга гэд нэрлэдэг. За энэ нь үржилд орж байгаа хоёр хос бие махбодыг янз бүрийн хэлбэрээр солилцуулахад ашигтай байдаг. За түүгээр ч үл барам нэг шинж тэмдэг нь нөгөөгөө бүрэн давмгайлаагүй нөхцөлд үүнийг хэрэглэхэд бас болно. За санааг нь ойлгуулахын тулд цөмөрөө энд нэг жишээ авч үзье. За энд таны ээж байна гэж бодъё. За хоёр эрлиз бие авахын оронд бидэнтэй аль хэдийн танил болсон цэнхэр нүд ба бор нүднийхээ аналогуудыг авч үзээд за энд ээж гомозогот доминант байна гэж үзье. Харин аав маань гетерозогот байг. Түүнд бор нүдний мөн цэнхэр нүдний аллел нь агуулгадж байгаа. Тэгэхээр бид тэдний хүүхдүүдийн нэгэнд нь илэрч болох ялгаатай генотипийг л мэдхийг хүсэж байна гэсэн үг шүү дээ. За бид үүнийг хэрхэн мэдэх вэ гэхээр пенитийн тороо дахиад зуръя. За би тороо энд ингээд зурчихлаа. Энд дээр нь ээжээс ирж болох генүүдийг, энд нь ааваас ирж болох генүүдийг бичье. За өөрөөр хэлбэл өөр аллелуудаа бичье. За би ген гэж бичмээргүй байна. Зүгээр л аав гэд биччихье. Аль тохиолдолд нь ээжийн зүгээс том бэ үсгээр тэмдэглэсэн бор нүдний аллел ижилхэн гомлог хромосомуудаас ирж байна. Эдгээр нь ижил аллелтэй учраас ээж хүүхдүүддээ нэгийг нь л өгч байна. Аав нь үүнийг өгч байна. Том бэ үсгээр тэмдэглэсэн бор нүдний аллел эсвэл цэнхэр нүдний жижиг бэ үсгээр тэмдэглэсэн аллелийг өгнө. За тийм учраас аав маань хоёроор аллелийг өгч байгаа учраас гетерозогот гэсэн үг шүү дээ. За өр хүүхдүүд нь эцэг эх хоёроосоо энэ бор аллелуудыг нэг нэгээр нь авч болно. Мөн энэ бор аллелийг ааваасаа, өөр нэг бор аллелийг ээжээсээ авна. Эсвэл ээжээсээ энэ бор аллелийг нь ааваасаа, цэнхэр нүдний аллелийг авч болно. Нэг бол ээжээсээ бор нүдний нөгөө аллелийг авч болно. За ээжид байгаа үед түүнд хоёр хромосом гомлог байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл гомлог хромосом гэдэг маань бүтэц хэлбрээрээ, генийн бүрдлээрээ яг ижил хос хромосом гэсэн үг шүү дээ. За хромосом бүр дээр ижил бор аллел байна. Тэгэхээр би ээжээсээ өөр нэгийг нь авсан ч ааваасаа цэнхэр нүдний аллелийг нь авна гэсэн үг. Цэнхэр нүдийг эрчсив шинж гэж үзвэл цэнхэр нүдтэй хүүхэд төрөх магадлал хэр зэрэг байна гэж та нар бодож байна. За мартаж болохгүй шүү дээ. Өмнөх хичээлээр цэнхэр нүд, бор нүд гэх мэт нь энэ бол фенотип гэж бид нэрлсэн. Харин тодорхой генийн хослолууд бол генотип шүү дээ. Цэнхэр нүдтэй болохын тулд гомозогот эрчсив байх ёстой. Өөрөөр хэлбэл хоёр жижиг вэ аллел хосолсон байна гэсэн үг. За ингэж үүсэх магадлал хэр зэрэг их байна. Ийм хослол үүсэх боломж энэ тохиолдолд байхгүй байна. Тэгэхээр цэнхэр нүдтэй хүүхэд төрөх магадлал 0% байна гэсэн үг. Гомозогот доминант хүүхэд төрөх магадлал ямар байна? За би энд бичээдхий. Гомозогот доминант шүү дээ. За одоо генотип рүүгээ харцгаая. Хүүхдэд удамших өвөрмөц аллел байна уу гэдгийг сонирхцгоё. Эдгээрээс аль нь гомозогот доминант байна вэ? Зүйтэй. Энд нэг байна. Энд бас нэг байна.
Ижилхэн илрэх магадлалтай 4 хослолын 2 нь гомозогот доминант байна шүү дээ. Тэгэхээр гомозогот доминант буюу цэвэр бор нүдтэй хүүхэд төрөх магадлал 50% байна гэсэн үг болж байна. За бид пенитийн торыг ашиглан үүнийг шийдэж чадлаа. Нэг шинж тэмдэг нөгөөгөө заавал давмгайлаагүй нөхцөлд ч эдгээрийг ашиглаж болдог. Жишээ нь бүрэн бус давмгайлах тохиолдол байна гэж үзье. За үүний жишээ болгоод бид цэцгийн өнгийг тодорхойлох 2 аллел шинж байгаа тухай авч үзье. За танд улаан цэцэг эсвэл цагаан цэцэг байна гэж бодъё. За би том R үсгээр за бас том W үсгээр тэмдэглэсэн генотиптэй эцэг эх ургамлыг солилцуулъя. Тэгэхээр энэ нь эцэг эсвэл эх нь байж болно. Гэхдээ аналогууд нь эцэг эхээсээ бага зэрэг салсан ч байж болно. Нэг ургамал дээр эр эм хоёулаач байж болно. Хэрэв эр эм цэцэг нэг ургамал дээр хоёулаа байвал үүнийг бид ургамал судлалын шинжилгээ ухаанд нэг гэрт ургамал гэд нэрлэдэг. За бас нөгөө нэг ургамал нь мөн л улаан бас цагаан байна гэж бодъё. Нөгөө ургамалд нь улаан аллейлч байна, цагаан аллейлч байна. За тэгвэл ямар ялгаатай боломжууд үүсч болох бол зүйтэй. Дахиад нөгөө пенитийн тороо зурцгаая. За тороо жижигхэн зуръя. Тэгэхээр цэцгэнд энэ улаан аллейлууд хоёулаа удамшин дамжиж байна. За бас энэ цагаан аллейл. Энэ улаан аллейлыг авч болох нь. Энэ нь цагаан аллейл, энэ нь улаан аллейл. Зөв үү? За яг энд тэр улаан нь энэ байна. Эсвэл их ургамал гэд нэрлээд байгаа эндээс улааныг эцэг ургамлаасаа энд байгаа цагаан аллейлыг өвлөн авч болох нь байна. Эсвэл 2 цагаан аллейлыг авч болно. Би юу гэж хэллээ? Энэ дээр бичигдсэн байгаа. За бид бүрэн бус давмгайллын тухай ярьж байгаа гэдгээ дахин сануулъя. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ? Зүйтэй. Таны харж байгаа шинж тэмдгүүд холилдно гэсэн үг. Хэрэв энд бүрэн давмгайлах тухай ярьж байсан бол улаан өнгө нь цагаан өнгөө бүрэн давмгайлах шинжтэй байсан бол за үр удам нь бүгд улаан өнгөтэй, за энэ л ганцаараа цагаан өнгөтэй гарах байсан. Өөрөөр хэлбэл 4-өөс 1 нь л цагаан цэцэгтэй гарна гэсэн үг шүү дээ. Гэвч гетерозигот генотип байна гэж үзье. За би доош нь бичье. Нэг R аллел ба нэг цагаан аллел байна. Эндээс улаан өнгө үүсэхгүй. Ягаан өнгө үүснэ. Өөрөөр хэлбэл улаан ба цагаан өнгүүдийн дундаас холилдож ягаан өнгө гарч байна гэсэн үг. За энэ маань л чухамдаа нөгөө бүрэн бус ноёлол гэдгийн тодорхой жишээ юм шүү дээ. За миний хэлснээр энэ 2 ургамал солилцоод улаан ба цагаан цэцгийн өнгүүд бүрэн бус давмгайлсан шинжүүд гэж үзвэл ягаан цэцэг гарах магадлал ямар байх болоо? За одоо би ягаан өнгөний тухай ярьж байгаа учраас мэдээж ягаан өнгө гэдэг бол фенотип. Тэгэхээр ягаан өнгөний магадлал янз бүрийн хослолуудыг тороосоо харцгаая. Эдгээрийн хідээс нь ягаан өнгө үүсэх вүлээ. За энэ ягаан, бас энэ нэг ягаан. За энэ тэнцүү илрэх магадлалтай 4 генотипээс 2 нь ягаан өнгийг илэрхийлж байна. Тэгэхээр ягаан дэлбэтэй цэцэг гарах магадлал 50% байх нэ. Үүнийг бид олон үе удамд нь бичиж болох бөгөөд 2 дахь, 3 дахь, 4 дахь үеүүд нь юу болохыг ч бас хэлж болно. Үнэн дээр ялгаатай олон аллел байгаа нөхцөлд ч үүнийг хийж болно. За би одоо илүү бодиттой жишээг ашиглая. За бидний сайн мэдэх цусны үлгийг жишээ болгож авъя. За цусны бүлэг гэдэг маань 3 аллел генээр нөхцөлддөг тухай бид бас өмнө дурдсан. За та А бүлгийн цустай байж болно, Б бүлгийн цустай байж болно, эсвэл О бүлгийн цустай байж болно. Хоорондоо харилцсан давмгайлдаг, эсвэл рецессив шинж үзүүлдэг генүүдийн хослол байвал юу болох вэ? За тэгвэл ярьж байгаагаа пенитийн тороор үзүүлээ зөмөрөө. За танд санаа өгөхийн тулд энд нэг өнгө тэмдэглэе. За миний эцэг эхийн нэгд нь АБ аллелууд байна гэж үзье. Тэдэнд гомлоо хромосомуудаас нэг нь л байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг А аллел, нэг Б аллел байна. А, Б гэд байгаа маань ийм учиртай. Тэгэхээр фенотип нь генотип болж байна. Эдгээр нь кодоминант шинжтэй. Өөрөөр хэлбэл аль нь бүрэн илрэх шинж чанартай. Эдгээр нь хоёулаа өөрсдөө илэрдэг гэсэн үг. Заавал холилдох албагүй. Хоёулаа илэрч байна. За ийм учраас энэ бол АБ бүлгийн цус юм. За үүнийг би энд бичье. Энэ бол
АБ бүлгийн цус. Тэгвэл эцэг эхийн нөгөө нь бүрэн А бүлгийн цустай гэж үзье. Тэд А бүлгийн цустай байна. Тэдний фенотип нь А бүлгийн цус. За би та бүхнийг бодлуулахгүй байх гэд найдаж байна. Гэхдээ тэдний генотипийг авч үзэх юм бол тэдэнд нэг А аллел, нэг О аллел байна. Энд л цусны бүлгийн хамгийн сонирхолтой асуудал байгаа юм. За энэ бол холимог цус. Энэ бол холимог байна. О бол рецессив ген. Эдгээр нь кодоминант байхад О рецессив байна. Тэгэхээр Отой эдгээрийн нэг нь танд байвал А юм уу Б аллел давмгайлна. Хэрэв та эдгээрийг хамттан агуулж байвал таны цусны бүлэг АБ байна. За тэгэхээр энд байгаа хосуудын хувьд ямар хослууд үүс болох нь вэ? Та тэгэхээр энэ том Ааг, энэ Ааг авна, ээжээсээ А, Ааваас Ааг авлаа. Энэ тохиолдолд таны фенотип тодорхой буюу А бүлгийн цустай. Өөрөөр хэлбэл та 2 дугаар бүлгийн цустай гэсэн үг. Та Ааваас Ааг, ээжээсээ Вэг авчулна. Энэ тохиолдолд АБ бүлгийн цустай буюу таны фенотип 4 дугаар бүлгийн цус гэсэн үг. Ээжээсээ Ааг, Ааваас О аллелийг авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд энэ нь үүнийгээ давмгайлдаг учраас А бүлгийн цустай буюу 2 дугаар бүлгийн цустай гэсэн үг. Эсвэл та Б за би хөндлөнгийн өнгийг оруулмааргүй байна. Та ээжээсээ Б тэр нь энэ байна. Ааваас Ог авч болно. Үгүй би ахаад л өөр өнг оруулчихлаа. За энэ бол Б бүлгийн цус. Тэгвэл А бүлгийн цустай байх магадлал ямар байх вэ? Дахин хэлье. Бид фенотипийн тухай ярьж байгаа шүү. Эдгээрээ аль нь А бүлгийн цустай вүлээ? Энэ А байгаа учраас энэ бол тодорхой. Хэрэв танд 2 ширхэг А аллел байвал таны цус А бүлгийнх байх нь тодорхой. Гэвч танд А ба О байвал та бас А бүлгийн цустай болно. О бол рецессив шинж тэмдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол А бүлгийн цус байх нэ. За энэ 2 А бүлгийн цус байна. 4 хослолын 2-оос нь А бүлгийн цустай өр хүүхэд төрж болох нь. Тийм учраас А бүлгийн цустай хүүхдийн төрөх магадлал 50% байх нь. Та бас өөр хувилбаруудаар бодож болно шүү дээ. Тийм ээ. Яахаараа О бүлгийн цустай төрдөг юм болоо гэд танд асуулт төрж байж магадгүй. Зүйтэй. Таны эцэг их хоёулаа ядаж нэг Отой байх ёстой. Жишээ нь энд АБ-гийн оронд энд О байвал энд 2 О үүснэ. Пенетийн тор хэр зэрэг ач холбогдолтой болох талаарх ойлголтыг эндээс та авсан гэж найдаж байна. Тэр байтугай нэгээс олон шинж тэмдгийн тухай тайлбарлахад энэ бол маш их ач тустай байдаг. За жижиг Б рецессив шинж чанартай цэнхэр нүд, том Б-гээр тэмдэглэсэн доминант шинж чанартай бор нүдний тухай бид өмнөх хичээлээр ярьж байсандаа эргэн оръё. Бидэнд бас өөр нэг шинж тэмдэг байна гэж үзье. Үүнийг би түрүүн шүдний шинж тэмдэг гэж ярьсан. За жижиг шүдийг жижиг Т үсгээр тэмдэглэе. Ямар сонин амьтны тухай яриад байгаагаа би мэдэхгүй л байна л да. Гэхдээ би том шүд гэсэн шинж тэмдгийг авлаа. Тэгээд түүнийг том Т үсгээр тэмдэглэлээ. Жишээ нэгэн бодгол гетер зөгөт бор нүдтэй, магадгүй миний нүдний генотип нь гетер зөгөт байж болох юм. Шүдний хувьд доминант гомозигот гэж бодъё. Энэ бол миний генотип байж болох юм. Харин фенотипийг нь аваад үзвэл том шүдтэй, бор нүдтэй хүн байна. Тийм үү? За үүнийг илүү тодорхой болгоотгоё. Энэ бол том шүдний генотип, харин энэ бол фенотип. Таны харж байгаа зүйл бол бор нүд. Том шүдтэй, бор нүдтэй хүн. За одоо бид шүдийг кодолсон ген, нүдний өнгийг кодолсон ген нь өөр хромосомууд дээр байрлана гэж үзвэл энэ бол маш чухал төсөөлөл шүү. Тэдгээр нь бие биенээсээ хамааралгүй удамшина. Хэрэв эдгээр генүүд нэг хромосом дээр байрлсан бол эдгээрийн удамшил өөр болох тухай бид дараагийн хичээлүүдээр үзнэ. За үүнийг би доош нь цувуулан бичиж бие даасан салалтууд гэдгийг давтан сануулъя. Хэрвээ би өөрийнхөө хромосомыг хардаг бол нэг ийм байх. Энд нэг гомлог хромосом байна. Үүнийг 1 дугаар гомлог хромосом гээ. Надад өөр бас нэг гомлог хромосом байна. За ер нь бидэнд 23 хос хромосом байдаг шүү дээ. За 2 дугаар хромосом зурлаа. За нүдний өнгөний генүүд энд байна гэж үзье. За ижил генүүдийн хувьд хоёулаа
гомлоо хромосон байгааг санацгаах хэрэгтэй. Тэдгээр нь өөр хувилбаруутай байж болно. Эдгээр нь аллелууд юм. Шүдийг бичвэл тэдгээр нь тус тусдаа сална. Тэгэхээр миоц хуваагдлын дараа гамет үүсгэхийн тулд үр удам нь энэ хромосомыг авч болно. Эсвэл нүдний өнгөг үүсгэхийн тулд энэ хромосомыг авч болох бөгөөд шүдний хэмжээний хувьд энэ хромосомыг авч болно. Эсвэл өөр замаар ч явж болно. За өөр нэг удам нь үүнийг авна. Энэ бол нүдний өнгөнийх бас шүдний хэмжээний хувьд энэ хромосомыг авах аллелуудын өөрөөр хувилбарууд үүснэ. Эдгээр нь өөр хромосомууд дээр байрлаж байгаа учраас та том шүднийг авах эсвэл бор нүд юм уу цэнхэр нүд авах зэргийн хооронд ямар нэгэн хамаарал холбоо байхгүй. Одоо тэгвэл эдгээр нь нэгдүгээр хромосом дээр байна гэж авч үзье. Өөр нэг шинж тэмдгийг авч үзье. Үсний өнгө. За үсний өнгөний ген нэгдүгээр хромосом дээр байна гэж үзье. Ген нь энд байна. Энэ байна. Эдгээр нь үсний өнгөний өөр хувилбарууд байж болно. Өөр аллелууд. Гэхдээ генүүд нь ижил хромосом дээр ижил локуст байрлана. За энэ тохиолдолд хэрэв хэн нэг нь авбал цэнхэр нүд энд. Энэ бол цайвар ус гэж үзвэл эдгээр нь дандаа хамт явна. Өөрөөр хэлбэл эдгээр генүүд хамт удамшна гэсэн үг. За эдгээрийг бие биеэс нь тус тусад нь зааглаж болохгүй. Ийм шинж тэмдгүүдийг холбоотой буюу хэлхээтэй генүүд гэж нэрлэдэг. За тодруулчихъя. За яг энд байна. Эднэр бол холбоотой шинж тэмдгүүд. За хожим бид холбоотой генүүдийн удамшлын тухай илүү тодорхой ярих болно. За ялангуяа үүний дараах эсвэл хэд хэдэн хичээлийн дараа гарах хүйс дагаж удамших шинж тэмдгүүд мөн ийм холбоотой гентэй холбоотой юм шүү. Гэхдээ бид бие даан салдаг шинж тэмдгүүдийн тухай ярьж байгаа гэдгээ мартаж болохгүй шүү. Одоо би D гибрид солилцуулгын тухай ярив. Өөрөөр хэлбэл хоёр хос шинжээр ялгаатай биеийг эвцэлдүүлэхийг D гибрид эвцэлдүүлэг гэдэг. Их сонин үг байгаа биз. Гэхдээ эндээс бид пенитийн торны гайхамшиг чанарыг дахин харах болно. Эцэг их нь хоёулаа гетерозигот байна гэж бодъё. Тэр хоёр өөрөөр хэлбэл хоёулаа эрлиз гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр хоёулаа бор нүдний доминант аллелтэй бас цэнхэр нүдний рецессив аллелийг агуулсан байна гэсэн үг. Энэ хоёр бас том шүдний доминант гентэй мөн жижиг шүдний рецессив гентэй байна гэсэн үг. За тэгэхээр эцэг эхийн генотип нь ийм байх нь. Эцэг их хоёулаа D гетерозигот. Энэ хоёр хоёулаа дээрх хос шинж тэмдгийн хувьд гибрид болж таарч байна. За тэгвэл эдний хүүхдүүд ямар генотипийн хослолтой төрөх болоо? За би түрүүн D гибрид биш мон гибридээр хийсэн бас нэг шинж тэмдгийнх нь хувьд эдний нэг гомозигот нөгөө шинж тэмдгийнх нь хувьд гибрид байхаар мөн хийсэн. Би бүхэл байж болох хувилбаруудаар хийсэн. Одоо D гибридийнхийг бичих гэж байна. Учир нь эндээс маш олон хувилбар гарах бөгөөд эдгээрийг та энэ хичээлээс харах болно. За би энд эхийн тухай ярьж байна. За ээжт нь гений ямар хосууд байж болох вэ? Ээж аллелуудынхаа зөвхөн нэгийг л өгөх учраас бор нүдэнд энэ хоёрынхоо нэгийг өгөх нь байна. За тэгэхээр ээжийн бор нүд энэ дээр нь тэр бас том шүдний тэг энд өгнө. Энэ бол нэг хослол. Эсвэл тэр бор нүдний том бэг энд жижиг нүдний жижиг тэг энд өгнө. Эсвэл тэр цэнхэр нүдний аллела том тэтэй хамт өгч болно. За эдгээр нь ээжийн өгөх боломжтой аллелууд гэсэн үг. Тэгэхээр эцсийн хослол нь энэ аллел ба тэр аллел байна. Цэнхэр нүд жижиг шүд гарч ирж байна. Ээжээс авч байгаа зүйл нь энэ болох нь. Аав мэдээж ийм өөрөөр хослолуудыг бас өгнө. Учир нь аав чинь ээжтэй чинь адилхан D гетерозигот генотиптэй шүү дээ. За үүнийг доош нь бичье. Зүгээр л доош нь ингэж биччихье. Заавал өнгө солих шаардлагагүй гэж бодож байна. Бүгдийг нэлээд шахаж бичихгүй бол зай их авах нэ. Үгүй үүнийг ингэж бичье. Сайн байна. Бор нүд. Тэгэхээр аавын бор нүдтэй хамт том шүд эсвэл жижиг шүд байх нь. Түүнд бас цэнхэр нүдний аллел байгаа. Энэ нь том шүд ба шар шүдний аллелтэй хослоно. За шар шүд биш жижиг шүд юм шүү. Шар шүдний хувьд тусдаа ген байх болов эсвэл орчны хүчин зүйлээс хамаарах болов. За тэгэхээр энэ нь эдний үр удам тохиолдож болох өөрөөр хувилбарууд байна. За зурцгаая.
Үүнийг магадгүй пенитийн супер тор гэж хэлж болох юм. Учир нь бид өмнө нь 4 хослолтой пенитийн тор зурж байсан бол одоо 16 генотип хослол бичих пенитийн тор зурж байна. За энд л бихээ дуусгах юм шиг байна да. Сони юм а. Яагаад 16 хослол? За үүнийгээ бичье. Энэ хүснэгтийн зарим юм нь яагаад болохгүй байна? За энд л нэг сонирн байна да. Боллоо. За энд 16 хослол бичихнүүд гарлаа. Эдгээрийг бүгдийг бичье. Зүгээр л нэг өнгөөр, завсрын өнгөөр бичнэ. Өнгө солих хэрэггүй гэж бодож байна. За энэ хослыг гаргаж авъя. Ааваасаа борнууд, ээжээсээ борнууд авбал энэ нь жижиг ааш, жижиг бэ, бор болно. Бас хоёулангаас нь том шүд авна. За би ийм хослолтой болчихлоо. Том бэ, бас том бэ байна. Надад бас том тэ, жижиг тэ байна. За цаашаа явъя. За би том бэ, жижиг бэтэй авлаа. Бас том тэг авлаа. Том бэ, жижиг бэ, том тэ, жижиг тэ. За би юунийг маш хурдан хийхээр шийдлээ. Эсвэл их удах юм шиг байна. За эндээс том бэ, хоёулангаас нь жижиг тэг авна. Энд том бэ байна. Эндээс жижиг бэг авъя. Дараа нь эхээсээ том тэ, эцгээсээ жижиг тэг авна. Үүн дээр та нарыг нэг их ядраагүй байхаа гэд найдаж байна. За энд ааваасаа том бэ, ээжээсээ жижиг бэг авна. 2 жижиг тэ байна. За түр амсгийгээд үүнийг дүүргэчихье. Учир нь би та нарын цагийг бармааргүй байна. Та бүхний цагийг хэмнээд би хүснэгтээ бөглөчихлөө. Арга нь төрүүчийнхээ яг адилхан. Шүү. Тэгэхээр би яг энд ялгаатай хувилбаруудыг үүсгэн бөглөсөн байгаа биз? Энэ ди гибрид солилцуулгаас үүсч болох өөрөөр фенотипуудын тухай жаахан ярилццгаая. Жишээ нь эдгээрээс хэдэн бор нүдтэй том шүдтэй байх нь вэ? Тийм ээ, том шүдтэй, бор нүдтэй хүүхдүүд. За үүнийг энд суулаад бичье. За би том шүд, бор нүдийг бичих гэж байгаа шүү дээ. За гинт яачих да үзэг мань гарахаа байлаа. За бор нүднүүд. За хэд байна тоолъё. Том шүд, бор нүд. Энэ хоёр маань хоёулаа доминант шинж. Хэрэв том бэ, том тэ байгаа бол тэр нь бор нүдтэй, том шүдтэй гэсэн үг шүү дээ. Том шүд энд байна, бор нүд энд байна. За энд эрдэсэв шинж тэмдэг байгаач бор нүд нь давмгайлна. Энд жижиг шүд байна. Гэхдээ том шүд нь давмгайлна. Энд бор нүд, том шүд байна. Энд бор нүд, том шүд байна. Хардаа. Энд бор нүд, том шүд байна. За бор нүд, том шүд, бор нүд, том шүд. За харъя да бүгд байна уу? Үгүй байна. Энд бор нүд, жижиг шүд байна. Энд бор нүд, том шүд байна. Энд бас бор нүд, том шүд байна. Эдгээр нь шинж тэмдэг тус бүрийнхээ хувьд гетерозигот болно. Том шүд, бор нүд нь доминант шинж тэмдэг учраас фенотипууд нь бүгдээрээ бор нүд, том шүд байна. За тэгвэл бидэнд хэдэн ийм фенотип байна вэ? Бидэнд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 байна. За тэгэхээр бор нүдтэй, том шүдтэй 9 хүүхэд төрхнэ. Одоо том шүд хэд байхыг олъё? Өөр өнгөөр бичнэ. Бор нүд, жижиг шүд гэж бичье. Энэ үзэгний зарим нь болохгүй байна. За бор нүд, жижиг шүд. За харцгаая. Энд бор нүд, жижиг шүд байна. Энд бас бор нүд, жижиг шүд байна. Энд бас бор нүд, жижиг шүд байна. Тэгэхээр энд бор нүд, жижиг шүдний хослол 3 байна. За тэгвэл цэнхэр нүд, том шүдний хослол хэд байгааг цөмөөрөө тоолъё. Энд цэнхэр нүд, том шүд байна. Цэнхэр нүд, том шүд. Цэнхэр нүд, том шүд. Тэгэхээр цэнхэр нүд, том шүдтэй хослол 3 байгаа юм байна. За тэгвэл 2 эрсэсив шинжтэй бие хэд гарахыг цөмөөрөө хараадахыг. Цэнхэр нүд, жижиг шүдийг хайж байгаа шүү дээ. Энд ганцхан байна. За тэгвэл 16 генотип хоршлоос зөвхөн ганцт нь л эцэг их хоёроос 2 шинж тэмдгийн эрсэсив генүүдийг агуулсан удам ганцхан төрх нь байна. За үүнийг хараад магадлал нь эдгээрээс зөвхөн ганц байна гэж хэлнэ үсттэй. Тэгвэл том шүдтэй бор нүдтэй хүүхэд төрөх магадлал хэд байгааг өмнө нь тоолоод тавьснаа. Дахин дүгнэе. Энд 16 нүд байгаагийн 9 нь том шүд, бор нүдийн фенотипийг илэрхийлж байгаа. Тэгэхээр бор нүд, том шүдтэй үр удам төрөх боломж 16-ны 9 юм байна. За 16 тохиолдлын 9-т нь бор нүдтэй, том шүдтэй хүүхэд төрнө гэсэн үг. Цэнхэр нүдтэй, жижиг шүдтэй хүүхэд төрөх магадлал ямар байгааг дахин дүгнэе. 16-д 1 байгаа. За энэ видео хичээлээр
зөвхөн ганц шинж тэмдгийг тодорхойлдоггүй, бүх гений янз бүрийн хослолыг судлахад тун ашигтай зам болох фенотипийн торын бололцоог та нэн талархалтайгаар ойлгосон байхаа гэж найдаж байна. Өнөөдөр бидний авсан энэ тохиолдолд өөр өөр хоромсоом дээр байрласан шинж тэмдгүүд тус тусдаа салж удамшдаг гэдгийг та бүхэн авч үзснийг ойлгосон гэд найдаж байна. Үүнийг та өнөөдрийн миний хийсэнтэй ижил зүйлд бас ашиглаж болно шүү дээ. Бүрэн бос давамгайлыг судлахад ч ашиглаж болно. Энд улаан ба цагаан холилдоод ягаан ген үүсгэх ч юм уу, эсвэл нэгэн зэрэг давамгайлах буюу код аминат шинж тэмдгийн хувьд ч, эсвэл олон аллелт генээр удамших шинж тэмдгийн хувьд ч, мөн зөвхөн 2 хувилбараар бус 3 хувилбараарч шинж тэмдэг удамшихад ашиглаж болно. За энэ хичээл та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Баяртай.